За өнөөдөр Дахмагоос үжих юм бол бас Хүснэтийн 6-гаар дийлийг тоглолтыг өндөрлөх юм боломжтой тоглолт байна. За ажигсан тохиолдолд Уурхай Чингүд Брийн хийхгүйгээр Хүснэтийн 6-гаар өдрөл өндөрлөнө. За нэргүүг нөтгөө. Халбан гадна унжээ. Сүргмагийн хууралт хоёр хатамжтай болсон гол. Хүслэнгийн хатамжтай болсон Инхма шугамын алтнаас гаргаж ханаг авч байна. 2 дахь төрөгт нэг л ажил авсан нь Уурхай Чингүд 3-1-ээр хэдсэн юм байна. Ихэнх төрөгт Уурхай Чингүд хэдсэн. Ерөнхийдөө нэг удаа 2 дахь төрөг тоглолтууд дээр ижил хатад үргийн буян Дахмагоос өгсөн байна. За гол талын жоохон зүрх харагдаж магадгүй. Адиас өргөний Хүслэн Мишид 2 бүрэлдэхүүний бас залуу тоглогчид ихний ижил тоглолтын гараанд орсон байна. Сүдэгмагаар хоёрын алтны хилдээ давтан нарыг хамгаалж болсонгүй. Сүдэгмагийн давуулт. Инхмагийн давтгоо захаа атар сурларч орж ирсэн. Тамирагийн давтгоо ганцхан алтан ясан. Тэгтэж болсонгүй. 22-24 оны Азийн Champions League мөнгө медальтай. Өнгөрсөн өдрөлд 24-24 өдрөд агшилж Жидапа 60 пон. Ижил алтай залуучдын улсын аваргын цом үргэлжлүүлээ. Гүрэгдийн аваргад авчаалаа. Өнгөрсөн өдрийн дээдлигийн мөнгө инээг өргөлөвтэй бас олон жил болсон. Тоглогчдын нэг нэгнийцээ эргэс ирсэн сойш тэний угаатай 2 удаа гүрэлэн дадаг. Болгон хамир давтыг үсгсэн Инхмагийн дөрмөг хашиж байгаа юм байна. Хагийн голын ягч хулангийн давуулт. Давтаг болсон. Голын давтахыг харж байгаа хэрэгтэй. 60 сон явлаа. Инхмаг алт гой судрууч байна. 2 дээр болтгсон саруулг гэрлийн давтгоо. Шонтэй хөрхөө явлаа. Талангад нонж байна. Халтнаас нэг оноотой. Бачирглаа судрууч оруулсан арын хамгаалт номжтой. Хүслэнгийн давтгоо. Инхмагийн алт. Хоёр үгийн залуучдын багч одоо 23 залуучдын улсын аваргад бас саврын төлөө медалийн гүйцсэн баг шүү. За энэгээр авсан тохиолдолд бас л 10-11 дахь алт байсан. Ижил хатад өргөний буян 5 ээжийн тоглолт болгож авч байлаа. Цугар уурсан мөнгөөр Тамирыг хамгаалт номжтой болсон. Хүслэнгийн давтгоо. За өнөөдөр 5-ын булан руу яваад давтгоо талбайгаа онсонгүй. Хаалтныгаар үзэж магадгүй байна да. Нэргүүг 8 дахь оноо. Анужгийн хууралт. Арын хамгаалт үзэнт нь хууралтаар мөнгө наглаа. Улаанхүүгийн Анужин 23 сарын 4 онд тэний угаатай хөрөлдөм даалгаварчсан. Өнгөрсөн өдрөд ижил хатад өргөний буянтайгаа лигийн мөнгөм даалгаварчсан тоглогч. Өөрөөс одоо энийг үрээ тоглож байсан тоглогч байхгүй. Хэрлэн мөшөө өдрөлгөн дород бас их хэл жигшээ тоглож байсан. Гөлөг дэвшинд тоглож байсан тоглогчид би. Норжимагийн хувьд бас Латан Сет дабл бодос 2000 гараад багаа олднуудыг 2 хаацсан бол Баатарын холон бас 2 хаалаа. Мөнгө талдаад унсан байна. Орхон аймгаас Хөдөлгөөний холбооны улсын шүүгч спорт мастер Батмагны хөгшин одоо бэлдсэн тоглогчдын нэг 2 дахь өдрөдөө ижил хатагаас дэг төрсөлдөө. Батмагны хөгшөөс өнөөдөр Шанартайгаа Бачиргалын давуултаар тоглолт эхэлж байна. Хүслэнгийн давтгоо. Халууч хамгаалалт мөнгө орчихсон. Саруулг гэрлийн хамгаалалт. Дөрөдөр ойртож авсангүй. Давтгааг болчлоо. Намын давтгаа явдаа. 2 алтны дундор давтгаа ороод ирлээ. Баатарын хулан давтгааг амжилттай гүйцэтгснээр болж ирсэн. Маструудаас амар төвшингийн Батчиргал Чимболдын алиунаар Дахмагоосын бүрэлдэхүүнд би хамтдаа бас тэний угаач олон жил тоглоцгоосноо Саруулг дээр хаалаа голдгоогчдэр явуулдаг. Үндсэндээ лиг тэмцээний 30 жилийн өнгөрийн зохион байгуулалт онцлогтой. Анхдаа бас хотын төв тойргийн тоглолтуудаа явуулснараа бас шиндэг болж байна. Өрмийн өөрсдөө тоглолтийнэ. За үжин лигүүд маргааш усаа багууд өсөх тэмээр тоглолтууд яваад үжин лиг магийн ихний 2 баг тодорхойлох юм байна да. Хүслэнгийн алт унагаа нэргүүг давуулт халтны гартай явсан мөнгө юм байна. Жижиг нэглээд оног авсан Анужингийн хууралт. Хүслэнгийн давтгоо. За хүслэн дээр Инхма хаалтаар боллоо. Алид нэг хаалтаа. Хаалтар 3 он авсан бол давтгоогоор 2 он авсан. Давтаас санаатай 6 оноотой явж байгаа бол Булган номер 5 дахь хамжаатай гүйцэтгэсэн болж байна. Ижил хатад өргөний буянгаас Инхма 5 оноо. Асаа сайн давж байгаа давуулт байна. Баг хамгаалгч Хуйгагийн Ану амжилттай өдөж авсан. Саруулг гэрлийн давтгоо голын алтны гарч иргүүлсэн байж магадгүй байна. Бачиргалын давуулт. Давтгоо Саруулг гэрэл хаалтгүй давтсан зайтай холболтон дээр хаалт хийсэнгүү.
Нэргүүгийн довтлогоо Тамирыг навдуулт Саруул гэрлийн довтлогоо довтлогоорыг хамгаалсангүй. Саруул гэрэл дээр багаар 2 оноотой явж байгаа. Дараалан 19 оноо авч нэг ээлжийн тоглолтод ажил авсан. Хамгийн одооны зэрэгтэйгээр хамгийн олон Жидапа өдөр мөг гоё нэргүүгийн довтлогоо яваа хамгаалж болдгоо хүчтэй тоглосон байна. Японы лиг тоглож байсан. Тайваны лигт хөрлөм даалтай тоглож шинжил манай тоглож байна да. Хүсэн дээр довтлогоо байсангүй. Сул өглөө шууд зайранд төлөө хоологч. Хамгаалалтгүй зайрын оролттой бололт явууллаа. Төрийн дэвсэн холбогч. Хатнаас наргалаа. Сэргэлэн Баатарын болгон намер болж байгаа. Өнөөдөр Шавнартайгаа дийлийг тоглолт сонирхож болж байна да. Нэг үеийн одоо бас улсын аваргын нэргүй хаалтан дээр эдсэн гардагаад ороод ирсэн. За 19:30 минутын тоглолт зэрэгтэлтэй бас сайхан тоглолт болох нь тодорхой байна. Өнөөдөр бас нэлээд гоё үзэгч амралт өдрөөр тоглолтод явна да. Плей-офф шатны богод хоорондоо тоглоно. Хөөсгсөн Stars, Hobby East, Kitchen DG Ануучгийн давуулт араас нэргүүдээр холболт өглөө хаалтнаас гаргачлаа. Мичид шаахад их ойрхонтой байна да. Саруул гэрэл Таврыг алт Хонголоос гаднаас 3 оноо өдөр мөн авчтай Одогшим гороод оруулсан шууд явуулах юм бөг. Саруул гэрлийн довтлогоо хаалтгүй явж байна Жидапа. Сайн хамгаалах юм да. Холонгийн хатаар судраад ордонсан Саруул гэрэл оноо өвтөлдөө. Холонгаар хууралт явлаа. Хоёр автолчлоо. Хүсэнгийн довтлогоо явлаа. Инхэм хаагаад ойртуулж байна. 12-14 болголоо. 7 онд хөрөл аваад 17 онд мөнгө аваад 23 онд авраг авсан байна. 60 пон. Нэргүй хамгаалж болдгоо. Тамирыг довтлогоо явлаа. Гой судруулж байна. Мичдийн аалтаар суларч орсон Мичдийн довтлогоо хамгаалтгүй зэнд мөнгө наглаа. Дархан мөнгөөс ард хамгаалахгүй байна. Ахад нэргүүдээр хавлалт гисэн. За дараагийн мөнгөийг Анаас өгн хамгаалт байрлалын алдаа гарч иглүүлээ. Сайн. Байр дээр алдчихоо даард. Бачаргалын давуулт. Мичдийн довтлогоо Хүслэнгийн хамгаалалт. Хасын гол. Холонгийн хаалтамжтай болсон довтлогоороо хамгаалт оновчтой. Мөхсөлдөр довтлогоо явсан. Нэргүүгийн довтлогоо явсан. Хаалтаар суларч орсон. Хүслэнгийн довтлогоо Норжимагийн хаалт. Норжимад найдах зэрэг сонголт байхгүй ард. Ануучгийн хамгаалт оновчтой болсон. За шам дээр ирж байгаа юм бгийг татаж болсонгүй.